Бид одоо сүүлийн жилүүдэд орон сууцны зээлийг орон сууцны салбар нэлээд дэмжиж, барилгын салбараа дэмжиж тодорхой арга хэмжээнүүдийг авчгаа. За юуны төрөндөө саяхан одоо төрийн албан хаагчдын орон сууцны хангамжийг шийдвэрлэх үүднээс нэлээдгүй хэмжээний 2 удаа дараалаад үнэт цаасыг засгийн газрын үнэт цаасыг баталж моргжийн зээл орон сууцны зээлийг их хэмжээ нэмэгдүүлж байгаа. Гэтэл нөгөө талд нь энэ барилгын салбарын нийлүүлэлт бодит салбараа дэмжих тал дээр тодорхой зүйл хийгдэхгүй байна. Ялангуяа одоо засгийн газрын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлд тусгагдсан тэр цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр одоо шилийг барилгын шилдэлэр материалыг дотооддоо үйлдвэрч дотоодынхоо хэрэгцээг хангадаг болно гэсэн том зөв. Жоо ярихгүй, ойрхон ярихгүй дуусахгүй надад. Барилгын материалаар одоо дотоодынхоо зах зээлийг хангах талаар засгийн газраас энэ 4 жилийн хугацаанд томоохон зорилтыг тавьсан. Энэ одоо цемент, арматур, барилгын байшингийн шил одоо үйлдвэрлэх зорилт ерөөсөө огт хэрэгжихгүй маш удаашралтай байна. Гэтэл бид нөгөө талд нь барилгынхаа эрэлтийг нэмэгдүүлсэн нэлээд олон арга хэмжээг авчихсан. Орон сууцны зээлийн хэмжээг нэлээд нэмэгдүүлж байгаа. Үнэт цаас одоо засгийн газраас 2 ч удаа батлаа төрийн албан хаагчтай орон сууцны асуудал шийдвэрлэх талаар засгийн газар их хэмжээний мөнгө одоо гаргаад байгаа. 2007-8 оны үед яг л ийм байдал бий болсон шүү дээ. Орон сууцны эрэлт нэмэгдсэн, үйлдвэр нь хоцрогдсон, үнээс болоод орон сууцны Монголд огцом өссөн. Одоо энэ байдлыг дахиад автах гэдэг байна шүү дээ. Нэгдүгээр бид эрэлтээ нэмэгдүүлээ гэсэн одоо баахан орон сууцны зээл тараагаад. Нөгөө талд нь дотоодын үйлдвэр хангагддаг баригдаг байдаг. Засгийн газрын зорилт хэрэгжээгүй байж байдаг. Дээр нь замун үдээр одоо бид нар импортоор барилгын материалын ихэнх хэсгийг авдаг. Гэтэл замун үдийн өргөтгөлийн асуудал замун үдээс даашаа тавьдаг засмал зам одоо асуудал ерөөсөө удаашралтай хэрэгжихгүй байгаад байдаг. Төмөр зам уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлээд барилгын материал дотоод ирсэн мараа одоо өндөр үнээр маш удаашралтай тээвэрлэдэг. Ачаалаа даадгүй, монопол эрхтэй, дээд зэрэг өндөр үнээр тээвэрлэдэг. Дээр нь одоо замун үдийн бомбтын өргөтгөл одоо маш удаашрал огт хийгдсэн юм байхгүй. Тэн чи одоо дахиад 2007-8 оных шиг их хэмжээний одоо материал бөөгнөрөх, түжирэх ийм магадлал өндөр болчих гээд байгаа. Тэгэхээр засгийн газар энэ тал дээр бомбтой өргөжүүлэх талаар ч тодорхой арга хэмжээ авсангүй. Замун үдээс нааш одоо энийг олбсон засмал замыг одоо ашиглалтанд оруулах талаар ч одоо арга хэмжээ авсангүй. Мөнгөний шийдсэн мөртөө энэ замын асуудал одоо дахиад зогсон байдалд орсон. Өнгөрсөн жилийн 8 сард ерөнхий сайд бид нар очиод тэр чойроос 50 дахь замын нээлтийг 2 дахь удаага хийсэн. Одоо сая тендер бодлоо замын гүйцэтгэх ажил дахиад зогсчих гэдэг дуулж хэд хоног юм. Ингээ одоо энэ нь одоо улс орны эднээс маш хүчтэй одоо том сөрөг нөлөөллийг үзүүлдэг. Бүх төрлийн бараа одоо тэн дээр төгжирдэг. Монголд том хэмжээний хомсдол бий болдог. Эрэлт нэмэгддэг. Үнээс болоод эдийн засаг төрчигээрээ үнийн хөргөлд автагддаг. Энэ мэд одоо бодтой тодорхой ажлаа ерөөсөө хийчихгүй нэ засгийн газар. Яг төлөвлөсөн тодорхой ажлуудаас хэд. За ер нь энэ засгийн газрын үйл ажиллагааг харж байхад бол бодлогын үйл ажиллагаа шүү дутагдаад байна. Энэ хийх тодорхой ажлуудаа ингээ харж байхад энэ засгийн газрын үндсэн чиглэлч тэр одоо гүйцэтгэл энэ хараадсан мөрийн хөтөлбөр төр ерөөсөө хэдэн ирээвэр хураавар энэ тэндээс цоочин авсан яамдын нэг тодорхой саналууд л яваад байдаг. Хэдэн төсөл яваад байдаг. Үүнийг нэгдэхэд загдаж нэгдсэн бодлогоор цогцоор нь улс орны хэмжээнд одоо хамтарч одоо хамж удирддаг тийм байгууллага чалга яам чалга. Үндэсний хөгжил шинтгэлийн хороо гэж жижигхэн газар одоо тань хаанч үрдгүү хэдэн яамны эдгээр жижигхэн төслийг бариалгүйж байдаг. Батлах сайдыг дууд Хөрлөбаатар сайдаа. Нэгдсэн бодлого төлөвлөлтийн талаар хашчулуун ярьж их үү? За тэгээ Хөрлөбаатар сая ерөнхий сайд нэг гадны Германы улсуудаа болчоо эргээд ороод ирнэ гэсэн. Шадар сайдуудаас л Хөрлөбаатар сайд хариулж гэр. Хашчулуун бэрхшээл хүндрэл юу вэ? За Ацуур гишүүний асуултанд хариулъя. Батлах сайдыг дууд. Тэгэхээр бол яг тодорхой асуулт одоо байсан нэгдсэн бодлого одоо зохицуулалт нэгтгэх одоо энэ асуудлыг бол асуусан байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол энэ тодорхой нэг өөрийнх нь хууль эрхцэн одоо орчноос бүрэлдээгүй ийм тохиолдол бол яг одоо хүчээр энэ зохицуултыг хийх хүчээр бас яамдын бодлогыг одоо өөрчлөх нэгтгэх энэ дэр бол тодорхой бишэл бол учирч байгаа нүнэ.
Ер нь бол энийг бол одоо аль болохоор дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө стратегийн дагуу бол хийгдэх юм очиртай байгаа юм. Нэг жилийн хугацаанд ч биш. Ер нь бол дунд хугацаанд одоо Монгол улс ямар төвшөнд очих гэж байгаа, яаж одоо энэ стратегийн том асуудлаа шийдэх гэж байгаа. Энэ төлөвлөгөө бол одоо зүгээр цаасан дээр үлдэх биш, бас хууль болж одоо үлдэх ёстой. Тэгэж одоо биелэлт нь бол 100% хэрэгжиж байна. Тийм учраас бол манай зүгээс бол одоо үндсэн чиглэл одоогийн байгаа энэ хөгжлийн бодлого стратеги төлөвлөлтийн механизмыг боловсронгуй болгох талаас хийж байгаа ажлын зэрэгцээ ер нь бол цаашдаа бол одоо Монгол улс бол эрчимтэй хөгжих энэ хугацаанд бол одоо хөгжлийн гол зорилтуудаа биелүүлэх стратегийн материал, хүнс, одоо эрчим хүч, нефть, барилгын материал гэж сайн яригдлаа. Эдгээрийн одоо балансыг бол дунд хугацаанд бол барих, энэ асуудлыг бол одоо тусахын тулд энэ хуулийн төслийг бол одоо боловсруулад бол гишүүд өргөн барихаар бол бэлдсэн байгаа. Ер нь бол цаашдаа бол манай хорооноос бол энэ жилийн хувьд бол бүр зориулан одоо судалгааны төсөв гаргаж одоо сая гишүүний хэлсэн стратегийн бараа материал гэж хэлдэг. Тэрний дунд хугацааны балансыг гаргуулах ийм одоо судалгааны ажил хийгдүүлэхээр болж байгаамаа. Ер нь бол урд нь бол 2015 сард анхудаага хоол хүнсэн дээр эрчим хүчээр бол тийм тодорхой судалгаанд гарсан. Цаашдаа бол энэ балансыг бол байнга барьж явах талаас бол бас арга хэмжээ авах болно. Баталгааг дуудуулж ирэхээр хариулж байгаа зэрэгшнэ. За тийм. За тодруулъя гэж. Бана. Орхосэр Бачлахгүй. За. Энэ нийгмийн салбарын асуудал үнэхээр бас удаашралтай байна. Бид одоо алийн болгоо одоо ингээд одоо өвдөлтөөрөө гадаад явдаг. Хүүхдээ сурах болохоор одоо хамаг мөнгө одоо бариад одоо гадаад зарцуулдаг. Боловсрол эрүүл мэндийн салбарын реформын асуудал, шинжилгээний асуудал ерөөсөө огт явахгүй. Энэ бол одоо нэг хүндрэлтэй асуудал биш. Одоо зүгээр нэг гадны ганц хоёрын сайн эмнэлэг байгуулж хэл энэ бүгдээр энэ дүүжлүүлдэг болно шүү дээ. Одоо сонгодоогоос өөр эмнэлэг байхгүй. Гадны ганц хоёр сургуулийн салбар байгуулаад англи хэл дээр сургалт явуулаад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн диплом болгодог болох гэж шүү дээ. Өнөөдөр тэгэл одоо төрийн бодлого нийгмийн салбар яаж яах вэ гэхээр ерөөсөө энэ ажилчдаа иргэдээ бүгдээрийг нь хар ажилчд болох бодлого явуулаад. Техник ажил. Удахгүй эдийн засаг огцон өсгөд энэ сая гаруй ажиллах хүн хаач хүрэхгүй шүү дээ. Хаач хүрэхгүй. Тэгэхээр одоо энэ Хөрлөбаатар сайд. Нийгэм боловсролын салбарын реформын талаар бүхэлдээ засгийн газар ямар бодлого гарч байна вэ? Түрүүн Ганди ламба эдрийг дууд. Баталгаагаа дууд. Ламбаа сайд, Утгамэр сайд нарыг дуудаж байна. Утгамэр сайд хариулж боловсролын салбарын асуудал, ирээдүйн боловсон хүчин, шинэ нөхцөл байдлаар за бас асуудал хүмүүсийн талаар хариулъя. Боловсролын салбарын суурь өөрчлөлтүүд явж байгаа. Ерөнхий боловсролын сургуулиуд Кембрижийн олон улсын стандарт нэвтрүүлэх ажил эхэлж байна. Энэ оны 9-р сарын 1-ээс эхлэх шинэ хичээлийн жилд бол 5-10 дугаар ангийн туршилтын хөтөлбөрийг бид нэр туршиж эхэлнэ. Ингээд цаашдаа бол 6-аас 7 жилийн дотор бол ерөнхий боловсролынхаа стандартыг бол Кембрижийн хөтөлбөрт шилжүүлэх ийм өөрчлөлт явж байгаа. За мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцж байгаа хүмүүсийн тоо харьцангуй нэмэгдэж байгаа. Энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхлэхэд бол 27,000 хүн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцж байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 49,000 хүн байна. Тэгэхдээ бас ажиллах хүчний эрэлт хэрэгсийг хангаж дийлэхгүй байна. Ийм учраас нийгэм хангал хөтөлбөрийн яам, зам тээвэр барилга бот байгуулалтын яам, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай яам, ажил олгох системийн холбоо хамтраад бас удам эрхлэлтийн жилийн хүрээнд тодорхой арга хэмжээний захиалгах сургалтуудыг бас зохион байгуулж байгаа. Дээд боловсролын салбарт бол одоо баримталж байгаа бодлогоор бид нэр хос дипломын хөтөлбөр ихтэй сургуулиуд дээр хэрэгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Энэ одоо хөтөлбөрөд бол шинжилгээ ухааны технологийн их сургууль, Монгол улсын их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль,
гэх мэтийн олон сургуулиуд дээр хас дипломын хөтөлбөрүүд эхэлж байгаа. Энэ бол 2 жил Монголдо сураад 2 жил тухайн сургуульдаа сураад 2 их сургуулийн диплом авч төгсөх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ хөтөлбөрүүдэд дагуулад бусад одоо сургуулийн хөтөлбөрүүдэд энэ одоо чанарт нь хүрэхээр ажиллаж байна. За Монголд бол энэ засгийн газрын бүрийн эрхийн хугацаа эхэлснээс хойш ганц дээд боловсролын байгууллага лиценз олгогдсон. Тэр нь Эрхүүгийн Төмөр замын их сургуулийн салбарыг байгуулах лицензийг олгосон. Одоо American University of Mongolia гэж Америкийн нэгдсэн улсын их сургууль байгуулах бэлтгэл хангагдаад явж байна. За яг манай одоогийн дээд боловсролын сургалтын төлбөрийн тогтолцоонд бол гадаадын дээд сургууль амжилттай